champion of the world, Alexander the Great! UFC 314 олон гайхалтай мөчийг үлдээж чадсан сайн шоу болж дуслаа. Агуу Александр Волкановский дахин авраг болсоор өөрийгөө үд жингэд өгдөг хамгийн агуу тамирч гэдгийг баталж харуулсан бол Пари Пимплет UFC-д замлахын хамгийн шилдэг гүйцэтгэлийг бидэнд төлөвлөлөө. Энэ мэтчлэн Джинс илүү Доминик Рис гэх тамирчдын нокаут өчиг болоод бидний нүдийг баясгасан юм а. Ингээд бичлэгээ хэлцгээе. Александр Волкановский аврагын бүсээ эргүүлэн байлаа. Шударга хэлэхэд би хувьдаа Волкановский Лопесыг ялна гэж үнээр бодоогүй. Түүнийг энэ тулаанд яагаад ялгах шалтгааныг хэлбэл маш олон фактор гарч ирэх байх. Төгшин, 36 настай, 2 тулаанд дараалаад нокаутанд орсон. Өөрөх насны хуучин аврагууд болох Камару Усман, Израиль Адесanya, Хенри Сехудо гэх мэт тамирчид бүгд 3 дараалаад ялагдсан гээд бүр Дрейк хүртэл Волкановский дээр бит тавьсан гэх мэт зөндөө шалтгаанууд гарч ирэх байсан ч яагаад Александр Волкановскийг агуу гэж нэрлэхийг бид энэ тулаанаас харлаа. Волкановский 5 үеийн турш тогтвортой тулцсан. Тэгэл Лопесээс илүү хурдан, илүү олон цохилт оновчтой цогсон ч хамгийн чухал нь Волкановский үнэхээр тэсвэр хатууцалтай байж чадсан юм. Учир нь 2 дугаар үед Дэгэл Лопес Волкановскийг цохиж унтраахад Волкановскийн зүүн нүд нь хэсэг хугацаанд хараа алдсан. Тэгсэн ч Волкановский хяналттай алдалгүй туршлага заа 49-46, 49-46, 48-47 гэсэн нэгэн саналаар ялж 2 удаагийн үд жингийн авраг болсон юм. It's good to be back. Волкановский энэ тулаанд ялснаар 35 насны хараалыг эзэн анхны 70 кг буюу түүнээс доошх жингийн тамирчин болсон юм а. Мөн Волкановский авраг болсноор би хувьдаа түүнийг бүх цагийн хамгийн агуу үд жингийн тамирчин гэж тодорхойлсон. Магадгүй зарим фэнүүд Жозе Алдо эсвэл Макс Холлоуи гэх хэрэгтэй. Гэвч Волкановский, Жозе Алдо, Макс Холлоуи хоёрыг хойлон ялж байсан. Мөн 36 настайдаа иргэн ирж авраг болно гэдэг маш том зориг төвчээ гэдгийг харуулж байгаа юм. Та бүхэн яг ямар бодолтой байна? Комент хэсэгт өөрийнхөө бодлыг хуваалцаарай. Волкановскийн дараагийн өсөлт чин байх ёстой байна. Мэдээж Мовсар илүү ялагдаагүй амжилтаагаас гадна мөндөд түвшний барилдааны ур чадвартай тул Волкановский цоо шинэ төрлийн өсөлтөж болох боломжтой байна. Волкановский Эвло хоёрын тулаан хэр болох вэ? Комент хэсэгт сэтгэлээ үлдээгээрэй. Харин Дэгэл Лопесийн үд гэж хэлэхэд тэр үнэхээр сайн тулцсан. Мөн энэ тулаанаар мэдээж Fight of the Night бонусыг авсан. Зүгээр нэг алдсан зүйл нь юу гэвэл нэг тулаанд нь 10 дахь удаага. Харин Дэгэл Лопес анх удаага аврагын төлөө тулж байгаа дээр л ялгаан гарлаа. 30 настай залуу тулаанч учраас түүн дахин аврагын төлөө үзэх авраг болох бүрэн боломж потенциал байгаа гэж харж байна. Тиймээс Дэгэл Лопес дараагийн тулаанд нь амжилт хүсье. Гэхдээ хинтээ тулдвал сонирхолтой байв. Хариулт нь бүр UFC 314 шоу эхлэхээс өмнө тодорхой болсон баг. Тэр тулаанч нь Яир Родригес. UFC 314-ийн хэвлэлийн урал дээр Дэгэл Лопес, Яир Родригес нар нэнийг яаж харааж байгааг та бүхэн харсан баг. Culón. Oh. ¿Culón? Oh. Dímelo. Culón. Culón, ¿sabes por qué? Яир Родригес UFC 314 дээр Bellator-ийн авраг асан Patricia Pitbull-ийг нэгдсэн салаар илт илэрхүүж ялсан. Тийм ч учраас Дэгэл Лопестэй тулдах сайхан боломж гарчсан гэж бодож байна. Тулдах газар ч тодорхой буюу Мексикийн тусгай тогтнолын өдрөөр болох UFC 320 шоу Мексик улсын Гвадалахара хотод болох юм. Яир Родригес Мексикийн нутгийн хүү бол Дэгэл Лопес хэдий барьцаалж гисэн Мексик төвтэй Лобо жимд маш багасаа бэлтгэлээ идэв байсан. Тийм ч учраас энэ хоёрын тулааныг маш олон Мексикийн фэнүүд харахыг хүсэж байгаа гэж бодож байна. Өөр нэг Bellator-ийн аврагыг ялсан тулаанч Пади Пимплет. Пари Пимплет ямар ч магаангүйгээр карьерийн хамгийн шилдэг тулаанаа төлөвлөсөн. Тулаан эхлээд өөрийгөө бэлэн гэдгийг харуулж Майкл Чандлер илүү хүсээр хагаад 3 дугаар үед дуусгаж маш том ялт байгуулсан. Энэ тулаанд ялсны дараа Пади Пимплет түүнд эргэлздэг байсан хүмүүсийг чимээгүй болсноос гадна Чансаны 12-с 8 дугаар байрлалд дэвшиж хөнгөн жинт шинэ контендер нэмэгдлээ гэсэн мэдээллийг хийсэн юм. Anyone else got any questions? Тулааны дараах ярилцлагаа Пади Пимплет хөнгөн жингийн топ 4 тат бичигддэг бүх тамирчдыг бүгдийг дуудсан. Dustin, Justin, Gals, or the little posh boy Armin. Бүр Чандлер яаж дууссан яг тэр шиг ийлээ топорыг дуусгах чадна гэж хэлээд чадсан. I'll do the exact same things earlier than what I've done to Chandler. Мэдээж уг хоёр тулаанч манд хоорондоо асуудал үүсгэж байсан. Ирээдүйд хизээ нэгэн цагт тулдахыг ч үгүйсэхгүй. Гэхдээ Пади Пимплетийн хувьд Оливератай эсвэл Арманд Царукятай харахыг хүсэж байна. Нэгэнт Арманд тулаанч олдохгүй байхад яагаад болохгүй гэж та бүхэн Пади Пимплетийг хинтээ тулдаасаа гэж бодож байна. Комент хэсэгт сэтгэлээ үлдээгээрэй. Харин нөгөөдөө Данштай ялагдсан Майкл Чандлерыг яг үндэ хэлэх үг үнэхээр олдохгүй байна да. Шулуун хэлэхэд Майкл Чандлер UFC-гийн топ түвшний тамирчин гэж харж чадхаагүй боллоо. Ялангуяа энэ тулааны дараа UFC-д одоо 2-5 амжилттай сүүлчийн 3 тулаандаа дараалаад ялагдсан. 38 настай хүний хувьд яг одоо шууд болсон дээр гэж бодож байна. Эсвэл лазан тарч тэр нэг хүн нэргэж ирж тулдахаар бол тулбруу гэхээс. Тэр хүн бол мэдээж Conor McGregor!
Гэхдээ UFC 314-ийн хамгийн хүлээлттэй тулаан нь Jin Silva, Bryce Mitchell хоёр байсан юм. Fighting Nerds ямар гайхалтай ур чадвартай энэ магтаад байвал дуусахгүй хаа. Багийн гишүүн болох Jin Silva нь UFC 314 болохоос ердөө 42 хоногийн өмнө Багдасарянтай тулдаж ердөө 1-р өрсөлдөгчөд дуусгаад байсан юм. Харин нөгөө талд Bryce Mitchell 12 сард Chrome Gracie-г ясныхаа дараа Hitler бол сайн хүн байсан юм гэх мэт нэлийн хачаа чин зүйлс ярьж хүмүүсийн хил хамны бай болсон юм. Dana White хүртэл энэ үгэнд үнэн голоосоо дургуун өсөө. I've heard a lot of dumb, ignorant shit in my day, but this one's probably the worst. Яг дэлхийг хавтгай гэж боддог хүнээс ийм хүн мэдээлэл гарахад гайхах зүйлгүй л дээ. Гэтэ энэ бүх болсон явдлууд нь Bryce Mitchell-ийн Jin Silva-гийн эсрэг хийх тулааны анхаарал татвар зулгасан юм. Тулааны үед юу болсон бэ гэвэл Jin Silva зүгээр л өсөлтөгчөөр тоглож наацсан. Эхнүүд Bryce Mitchell нэг тэйктаун амжилттай болгосон ч Jin Silva гэлэлтийн гих мэт өчиг болтой орлогоор хариу барьсан. Silva босоо тулаа илүү шүү гэдгийг харуулж үеийн төсөл толгойг нэргэлтээ өшөглөж Mitchell-ийг сандарсан юм. Яг л өмнөх ивент болох UFC 313 дээр өөрийнх нь найз Mauricio Huffi яаж өшөлсөн яг тэр өшгөлтөөр. Хоёрдугаар Silva эхнээс өөрөө өдөрлөгтөө авч баруун гарын цогцолт нь Mitchell-ийг газруулгав. Mitchell буцаад боссон ч Silva-гийн өгсөн охирол дэндүү байсан юм. Үе дуусаас 1 минут гарангийн өмнө Jin Silva ninja choke хийснээр энэ тулааны ялагч нь болсон юм а. Мөнийг үзтгэлээрээ тэр $50,000 Performance of the Night бонусыг авсан. UFC тийсэн 5 тулаанаа бүгдийн дутуу гаргасан учраас Jin Silva өөрийгөө аврагын төлөө үзэх хэрэгтэй гэж харж байгаа. Гэхдээ Чансаны 11-д бичигдэж байгаа тулаанчийн хувьд тулдах дараагийн боломж төрслөгч нь Liran Murphy эсвэл Aljamain Sterling гэж харж байна. Хэрвээ та бүхэн Fighting Nerds-ийн талаар бичлэг үзэх хүсэж байвал комент хэсэгт Fighting Nerds гэж бичээрэй. Jin Silva-гийн эсн тулаа UFC 314-ийн хамгийн хүлээлттэй тулаан байсан бол хамгийн шилдэг нокаутыг Dominic Cruz толлуулсан юм. UFC 314-ийн main card-ын салхийг хагалж Dominic Cruz, Nikita Krylov хоёр хоорондоо тулалцсан юм. Энэ тулаанаас өмнө Dominic Cruz 12 дугаар сард Anthony Smith-ийг дуусгаж байсан бол Krylov 3 тулаан дараалаад ялаад байсан. Krylov бүр 2022 онд Alexander Gustafsson-ыг 1-р дуусгаж байсан түүхтэй. Тулаачлаад 2 минут өнгөрсөний дараа Dominic Cruz-ийн цунгаа Krylov-ыг унгааснаар тулааны 1-р 2 минут 24 секундэд дуусгасан. Энэ гайхалтай ялалтын дараа Dominic Cruz дахин Чансаны топ 10 руу орж ирсэн юм. John Jones-оос хойш 4 тулаан дараалаад ялагдаад байсан тулаач 2024 онд Octagon дээр ирж 3 тулаан дараалаад яллаа. Цаашдаа хэр ол явахыг хэдүүлээ харж байна да. Dominic Cruz иргэн ирлээ. One more and then a title. That's all I'm saying. One more and a title. Let's go. UFC 314 шоунд дээр тулаанаас гадна өөр онцлог зүйл юу байсан бэ гэвэл Amanda Nunes UFC алдрын тархины гишүүн боллоо. Холбоо талааны түүхэнд хамгийн агуу эмэгтэй тулаанч гэдэг Amanda Nunes-ийг UFC 314-ийн үеэр алдрын тархинд орж байгаа албан ёсоор зарласан юм. Түүний гаргасан амжилтыг товчоор дурдвал 2 бүс зэрэг эзэмшиж байсан 4 тулаанчийн нэгээс гадна анхны бөгөөд цоргоо эмэгтэй тулаанч. UFC эмэгтэй тулаанчдын түүхэнд хамгийн олон аврагын тулаанд ялсан, дутуу гаргасан, нокаутаар ялсан гэх рекордуудыг эзэмшдэг. Завлалынхаа хугацаанд тэрээр Ronda Rousey, Chris Cyborg, Valentina Shevchenko, Holly Holm, Miesha Tate зэрэг шилдэг тулаанчдыг ялж байсан түүхтэй. Amanda Nunes хамгийн сүүлийн тулаанаа 2023 онд буюу UFC 289 дээр Aldana-г ялж зодод тайлсан ч саяхнаас дахин Octagon-д тулах боломжтой гэж мэдгдсэн. I think Amanda Nunes fights again. He just said yes. And question for Kayla. There we go. Тэр UFC 316-д болох Juliana Pena, Kayla Harrison нарын тулааны үрдө хаашаа ирэхээс шалтгаалж буцаж ирэх хэсгээ шийднэ гэсэн юм. Та бүхэн яг ямар бодолтой байна? Amanda Nunes зэрэг ирэх болов комент сэтгэлдээ үлдээгээрэй. Бичлэг маань энэ үрээд дуусж байна. UFC 314 дээр гангарсан хүмүүс Dominic Cruz, Jin Silva, Paddy Pimblett нар байсан бол хоёр Bellator-ийн аврагын хувьд харамсалтай ивент байлаа. Мөн хамгийн чухал нь Volkanovski дахин авраг болсон юм. Хэдий миний таамаг зөрсөн ч Volkanovski-гийн өмнөөс маш их баяртай байгаас гадна дутуу үнсэндээ хүлцэл өгч байна. Мөн миний буруу байсныг баталж өгсөнд баярлалаа Volkanovski.